За үргэлжлүүлээд бид хэд одоо 2-3 өдөр өнгөрцөн байна. Тэгээ өнөөдөр яг бид нөгөө Улаанбаатар зочд буудлын урдлын талбайг захиралтай яриад гуугаад тэгээд тэнд ивент хийхэр болсон. Тэгээд тэрнийхээ бэлтгэл ажлыг бид нараас 2-3 өдөр хийлээ. Тэгээ одоо хөгжмөө авч явах хөгжмөнүүдээ агуулгаас авч байна. Яг энд бол JBL-ийн SRX гэдэг хоёр дабл намтай нэг хоёр фул рейнжтэй ийм байхад бол яг өнөөдрийн ивент дээр бол хангалттай тохиромжтой. Тэгээд мэдээж гоё мониторууд явна. За тийм байна. Бид уг нь ярьсан хин Маралжанго, Магнет 202 Намоне манай Бата бас ирж байгаа. Манай нөгөө UP comedy-гийн Бата маань бас тэр саний нэр дурдж байгаа энэ гоё артистуудтай 6 сарын 26-нд Солонгос руу юугаар явж байгаа. Нэг гоё тоглолт хийхээр явж байгаа. Тэгээ тэр хэд маань явахаас өмнө бид нар гоё гудамжинд хөгжим засаад хамтдаа гоё дуулах уу тгийгээ. Гэхдээ энэ ивентийг хинт ч хэлээгүй, хинт ч зарлааг байгаа. Зүгээр л ингээ бөөнөрөө очоод тэгэл манайхан ч гэсэн өөрөөсөө гоё дуулаад өөрөөсөндөө энжой хийгээ. Тэр хавьд явж байгаа хүмүүсийн дүрсийг ингээд түүж мүүж авч үзье гэж би бодсон. Тэгээд яг энэ зуныг хүлээж исэн юмсан. Тэгээд сонгол үе таарсан. Тэгээд хүмүүс сонголтын янз бүрийн юмтай ингээ холиод ойлгочих магадгүй гэж би бодож байгаа учраас хамаагүй нээлттэй ивент зөв зарлахгүйгээр нууц зөвхөн шууд хөгжмөө авчсны газар тавиад 2 цаг 3 цаг юм аагээл шууд буцаагаад хураагаа авчих гэсэн. Ийм төлөвлөгөөтэй л юм. Тэгээд одоо бидэд агуулгаас юмнуудаа авч. Бас агуулгах дээр юу яаж байгаа. Энэ баг нөгөө зөөж байгаа юмнасаа олон хүн. Байхасаа таахалцсан. Тэ. Ийшээ. За ерөнхийдөө би нөгөө эмнэлгийн эмчийн бичгтэй байгаа. Юм өргөж болохгүй. Тэгээд нөгөө юм өргөж болох. Тэрнээс би дандаа бүгдийг дандаа би зөөдөг л дөө. Даваа бол одоо анх удаа л зөөж байна. 14 оноос хойш зөөсөн хүний гар. Би ялгаа гэлээ миний ч ялгаа. За. Бид нэр өнөөдрийн бичлэгийг Blackmagic-ийн камераар хийж байгаа. За тэгээд дахиад дахиад нэг ийм адилхан камер байгаа. Тэгээд ийм студи Blackmagic Studio гэдэг нэртэй ийм лайв хийдэг дахиад 2 камер байгаа. Ингээд 4 камертай. Яг өнөөдрийн гол хийх гэж байгаа ивентийн зорилго нь болохоор бид нэр ингээд гудамжинд ямар ч зар тавихгүйгээр шууд маш гоё хөгжим дуургаад хөгжимчд, дуучид, артистууд маань ингээд дуулаад тэгээд дуулж байгааг хүмүүс зүгээр энэ тэндээс цуглаж ирээд ингээ үзэх боломжтой тийм ивент. Угаасаа одоо түрүүн би бас хэлжсэн сонгуулийн үе учраас нээлттэй зарлах юм бол хүмүүс нөө сонгуультаа андуурах байх. Тэгэхдээ бид нар бол сонгуультай сонгуулгүй энэ ивентүүд байнга хийгээл ирцэн. Тийм болохоор яг энэ гоё талбайг ашиглаад тэгээ энэ ерөн тойрны энэ гоё ногоон байгууламж юмнуудыг бүгдийг нь оруулсан байдлаар ялангуяа тэр чигээрээ харагдаж байгаа тэр Blue Sky болон энэ Central Tower за энэ драмын театр биш энэ чи аль театр нэлээ. Энэ хоёрын голын энэ дүрс мөрс аюу гоё гардаг. Тосоод тогтнолын ордон бол ерөөсөө орохгүй гэдэг шиг. Иймэрхүү байдалтай өнөөдрийн ивент байсан. Тэгээ манайхаа одоо эрт ирээд бид нар хөгжмөө бэлтсэн учраас бүгдээ ариг ороод цайндаа орё. Йоо манайхан цайндаа орж байгаа. Одоо бид араас нь очин. Даваа төр гэхдээ 4 цай ууцсан. Одоо гэхдээ нөгөөдийнхээ араас оролдоо ямарсан цуугаад одоо өнөөдрийн хөгжмийн дугуйлтыг бас бид гоё дуурах гээд яг энэ хавьд тохиромжтой SRX аваад ирстэй. Даваагаар сонь сайхан юу вэ? Ямар прожектууд тэр юм хийж гин гэр бүл хүүхдүүд нь сайн уу? Сонь сайхан. Тэгэхээр одоо playtime-ийн ажлууд хамтлагууд хамтлагууд ажлууд гээл тий давааглаг нэг танихгүй шиг гитар чинь тэ юм аа. За баярлаа. Nice. Даваад гэхдээ айгүй олон прожектууд дээр ажиллаж байгаа шиг байна. Нэг дуу мууны тий
яг хоо хоёр дуучны шин одоо цомгийн ажил дээр орсон байгаа. Аха. Тэгээл өөр бас жижиг сажиг бичлэгүүд. Нэлээд заагуулах шиг. Тэгээл гитарч нараа бас өөр сешнийх ажлууд. Тэртээ өнөөдөр бас Fat Cat дээр тоглолт би сетап хийчихлээ. Хідэн хамтлагт дээр тоглоод байна. Бараг тоглолтоо хийж байгаа хамтлаг болгонтой л тоглож идэх гэсэн. Үгүй шүү дээ. Цөөхөн тэгээл ажлууд гарч ирэх үед нь яваад. Тийм бах тий. Тэгээ зарим найзуудынхаа гой хамтлаг дээр дууралт нэмэл шаардлага тоглолтын дээр бас шаардлагатай дууралт мөрөлтөн дээр. Тийм ер нь бол яг тоглож байгаа хамтлаг гэвэл одоо нөө нүүн банд байгаа. Тийм. Тэгээ одоогоо Source-ийн гой ивентийг хийвэл тий. Бодоол. Одоо бүгдээ энэ 100 бүгдээр ямарсан энэ. За юу руу орё доо? Ариг орох уу? Бид одоо нэг ивент эхлэхээс өмнө ариг руу ороод хоол идэх гэж байна. Манайхан ер нь ирсэн орцсон байгаа л та. Би төрүүлээд нөгөө ажилтаа өдөр ороор ах нь онголгод өгөө. Ажилтаа өдөр бол ерөнхийдөө дандаа юу гэдэг ш. Эрт ирээд эднийд ороод цагаа ууцгаач. Чи энийхээ өдөр дээр зүйлтэй. Энгүүл гоё. Ингэ заваа хараа. Гоё харагдаж байгаа сте. Оройд 19 цагаас эхлэж байгаа ивент учраас бид нэр жоо эрт ирээд хөгжмөдөө бэлдээд ер нь бол дандаа тэгдэг. Хөгжмөдөө эрт ирж бэлдээд багаараа ингээ хоолундаа зохиод саахан 50 бүх хүн хоол идчихээд бүх юмаа бэлдэж. Энэ бэлтгэд амар чухал тий. Би бас та нарт Эрхмээгээ танилцуулъя. GV студийн захирал Эрхмээ маань. Тэгээд Эрхмээ бол Галтмаах гээд хамтлагийн соло гитарчин, багны ард байдаг царайлаг залуу. За тэгээд мэдээж студийн инженер, бас лавын инженер гэдэг. Тэгээд Playtime дээр бас олон жил ажилласан. Юун дээр voice ч юм уу ингээд том контентуудын энэ дээр бас маш олон ажил хийж гүйцэтгэсэн юм нөхөр байна. Бид нар бол одоо 40 олон жил хамтдаа ингээд явж байгаа. Эхмээгээр одоо ойрын сонь сайхан тайван би бас ингээд нэг блог хийх учраас олохгүй энэ анхны блог багхгүй. Тэгээ яг юм альбомс нэвтрүүлэг шиг болохгүй. Тэгээд манайхан бас ингээд ийшээ танилцуулбал Сүлдээ байна. Сүлдээ бас нөгөө гитарчин, маш сайн гитарчин. Тэгээд бас энэ дууны лайв инженер камер руу хараад яваараа. Сүлдээ өөрийгөө танилцуулж явах юм ярьж. Эрхмээ ямар нэг юм ярихгүй. Би юу тий чи нэг миний блогны ихэнд орж байгаа. гоё микрофонтой юм аа. Аим шүү дээ. Яа тэгээ толгоо өгдөөд нөө хоолны толцсон ч жоохон толгоо өгдөөд тэгээд нэг ярих юм болцдгүй. Уучлаарай миний Монголын арт юм. За манай Сүлдээ сая танилцуулсан шүү дээ. Сүлдээр сэн сайхан гоё. Миний блогод зориулаад гоё юм яриач. Ямар гоё юм хийж эхэлж байгаа юм бэ? Захирлаасаа их мэрэ авах дээ тэгээд. Тэсч явна да. За манай Тушак бол миний хамгийн хайртай дүүнер юм. Бид нар бүр хүүхэд байхаас ахуулаад бас явж байгаа. Яг тэрний дараанаас бусдантай нас хамт явж байгаа. Зээлга хамгийн удаан хамт байж байгаа хүн маань гэсэн яг өнөөдрийн байдлаар. Тэгээ одоо яг жоохон байж зодлоох билайхаа дээр ирчихээр Тушак ранк нь жоохон өөр боллоо. Сайн сайхан. Тэгэл байж лэндөө хавь дуу хөгжмөөс хол байсан. Тэгэл одоо нэг сонирхоод шүү дээ. Тушак бол амар олон дуу зохиож ирсэн. Тэгээд бас гоё гитар тоглодог. Ер нь бол нэг олон төрлийн ажлууд тэгээд нэг хэсэг дуу хөгжмөөс өндөрчөөс. Тэгээд би өнөөдөр бас гоё хамт цаг өнгөрөө ил даа гэж дуудсан. За тийм байна да. Ер нь бол баг шууд бүгдийг баг ирчлээ шүү дээ. Тэгээ ер нь тийм шүү. Миний блогны эхний дугаарт манайхаа орж байгаа байхгүй. За сайн болохоор яг энэ ивентийг open mic гэдэг энэ ивентийг ерөнхийдөө зохион байгуулж хариуцж хийдэг гол хүн маань байгаа. Тэгээд бүх юмнуудыг ерөнхийдөө мэддэг, бүх цаад наадах асуудлуудыг бүгдийг зохицуулдаг. Арын бүх асуудлуудыг зохицуулдаг ийм хүн байна. Баярлалаа. Тэгээд дээрэс нь өнөөдөр бас сайн нэг дуулахыг бас бид нэр үзэх байхаа.
Тэгээ гоё хөгжимсч байгаа. Өнөөдрийн ивент болохоор тэгээд зөвхөн бид нар өөрсөндөө зориулж байгаа. Тэгээд ирж байгаа ганц зөв зочин артистуудтайгаа гоё өдрийг өнгөрөх гэж байгаа юм л байна да. Бид нар одоо удахгүй хоолоо идчихээ тэгээд гарна. Улаанбаатар зочдууд л манай 5 хоттой байна. Болсноо. Та энд хонж үзчихсэн нөхөхгүй тийм юм яриад байхгүй тийм. Энэ харин гэхдээ хэр бол гоё болоо. Мэдгүй би ерөөсөө буудлаж бол үзэж байгаа. Нэг одоо энд нэг шинэ жил болоод нэг байгууллагын шинэ жил дээр ороод яасан чи ямар уурхаач үлээ хамгаалтын албамал гэвэр. Яа тийм хүмүүс амар баярлалаа шүү дээ. Хүнд гарууд дээр би ороо комеди хийх гээд хинч бараг энийгээгүй. Би бүр ингэж Айгу хэцүү те. би бараг амар ямар хөтөн. Олон хүүхнүүд мөхнөдтэй байх юм бол комеди бол гоё л. Тий. Тэгэхгүй нэг дан амар хамгаалтын албаны баахан хүмүүс өөсгээд эвгүй юм байлээ. Тэр нэг тийм дурсамжлал гэдэг. Юу 26-нд Аха. хаана? Юу 6 сарын 21 22 шүү дээ. Энд чи миний нөгөө анхны блог яваад. За. Тэгээ анхны блогны 2-3 өдрийн дараа үргэлжлүүлээд явж байгаа шүү дээ. Тий. 6 сарын 21 22 одоо нэг яг хамгийн урт өдөр гээд явдаг шүү дээ. Тэр өдөр Солонгосын Тэгү 21-нд Тэгүд 22-нд Сөүл тоглох юм Манайхан сонсож байгаа шүү дээ. Удахгүй тэгээд. Тий. Одоо яг Солонгосын оюутнуудын зуны амралт эхэлж байгаа. Яг одоо энэ 7 хоног дараагийн 7 хоногийг нөө сүүлийн шалгалтууд. Тийм үү те. Тэгэхээр ер нь бол яг шалгалтанд дуусаад зуны амралт нь эхлэхэд Амар тааруулсан. Summer Jam гэх. Бидэд очих гээд. Би тэгээд ямар тач Солонгос руу явах гэж байгаа артистууд маань энд бас гоё зүгээр дуулах гэж байгаа. Хэнийгч нөгөө нэг зорж цоглуулаагүй те. Тий. Энэ бол яг ингээ сюрприз. Сюрприз зүгээр энд явж байгаа явж таарсан хүмүүст нэм гоё сюрприз олгоод тийм хийх гээд. Манай Бата маань ерөнхийдөө гоё санааг нь гаргасан. Тэгээ open mic-ийнхаа маань бас дэмжээд ингээд энэ гоё баг бүрэлдэхүүн техник те бүх туршлага одоо ер нь бол open mic-тагаас гоё би чинь бүр 2014 онд анх comedy эхэлж байхдаа UB-н coffee shop те UB-н дээр хагасайн болгоом байлаа дөрөвт болгоом байлаа нэг open mic болдог гэсэн те хагасааны тий хагасааны тэнд нэг манайх ингээд тэр чигээр байжсан хүмүүс шүү дээ. Тий би бол яг манай хин залуу байсан тий даваа өдр байсан баг те Анок очмаа энэ гэдэг гэсэн тий тэгээд ер нь бол их гоё тийм нэрхтээ залуучууд байсан тий тэр үеэс л одоо ингээл open mic те одоо бүр ямар гоё болцсон байна би тэр үед чи бас юу яжсэн нөгөө нэг чиний нөгөө яг нөгөө энэ урлагч ерөөсөө их анх удаа сонсож байгаа ингээ хайхаад урлагч байгааг үлдэн тэр үед анх удаа сонсож тайцсан дээр энэ яг юу яриад яаж байгаа юм бол гэдэг дуулуулах гад хүмүүс гаргацсан чи тэгээ би 2 удаа ууслараа гэж аваа болгоцсон те тэр гоё байсан тэгээд нөгөө тэр үед чинь Монголд open mic баг байдгүй байсан шүү дээ тэгэл open mic гэд тэнд UB-нд болдог гэхээр нөө за тэнд гоё гараад өөрийнхөө нөгөө те юг комеди хийж болох юм байна гэд яг гарсан чинь ер нь ихэнхчлэн дуулдаг тийм тэрийг би ойлгохгүй. Гэтэ сүүлд би ч өөрөө ойлгохгүй. Би чааг надад амар гомцсон бах гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь сүүлд нэлээд олон жилийн дараа би найзтайгаа комеди клуб дээр очиж сууж нөгөө нэг өдөр цаг өнгөрөхгүй очиод тэгээд тасалбар болдохгүй. Тэнгүүтээ шууд чам руу залгасан чинь амар гоё яагаад их яхаа би хилчлээ та дээшээ ороод шууд ингээд яваад ороороо ширээ мөрөө бэлтцсэн байгаа юм. 2 удаа надад тэгсэн. Би яг найзуудтайгаа явж исэн учраас надад тэр амар гоё нэрээ тэр баярлсан шүү. Оо за баярлалаа. Би ч тэр чинь надад бүр тэгэл сүүлд хоёлаа нөгөө татар дээр ажиллахад тий. Окей маа Бата болстой. Хашаартай. Баярлалаа. Тэгээ угаасаа нөгөө дэмжижсэн би бол ерөөсөө бүх нөгөө нэг гарч исэн тайз маань одоо миний хувьд бол юм яг энэ сургалт те одоо тэр чи комеди заадаг юм Монголд тийм юу байхгүйсэн шүү дээ ер нь тийм клуб ч байхгүй тайз ч байхгүй те олж байгаа тайз олгоно би бол маш их нандинаж тэгэж одоо хөндлөдөг тэгээд инхээ ахыгаа бол бас ингээ те яг хийж байгаа юм би бол хөндлөсөн л та яваасаа тэр чинь нөгөө нэг гоё юм залуучууд те дуулдаг юм дээр би гараад бов шоу ярих чи угаасаа наадахгүй тэгээд угаасаа л би өөрийгөө ойлгосон л та тэгээд дараа гоё ингээ холбоотой байх чинь гоё байхгүй тийм тэгээд одоо манай open mic-ын бол хаанч тайзыг те зохицлоод чаддаг те би тэгээд ийм албаар нөгөө нэг юм юу байдаг байхгүй ийм тайз засахгүйгээр шууд газар тавиад тэгш мөртлөө яг нь орчныхаа план орчныг ингэж
ирж судалж байгаа харж байгаад яг энд тавиад. Тэгэл тэрэн дээр микрофон камера тавьж харж байгаа л за энэ гэхэл микрофоноос урд нь тавиал хоёр талын спикерээр тавиал монитороор тавиал босод юмнуудаа засаал. Тэгэхээр урд өдрүүд нь ирээл дромороо яаж нисэхөө төлөвөө гаргачдаг. Тэгээд энэ аяга гоё талбай яг энэ тэ Улаанбаатар тэр уг нь тэр Blue Sky дээр хийх гэсэн яаж хүмүүстэй уулзах учраа олцсонгүй л дээ. Дараа ихтэй хийнэ тий. Би чи энүүгээр ингээл явж байгаа гот ингээл бутан дотроос яриа байна гэл тий. Манай Улаанбаатарын навч байгаа. Тэгдэг юу? Яриа байна мэдээ. Тэд нар чи яг юу яах гэдэг вэ? Энэ дотор гоё юм яри подкаст хийгээл. Энэ хүмүүс тэгээд байдаг тий. Тэгдэг байсан одоо харин байхгүй бол нааглаа нэг жоохон 10 жил мэлд байхдаа л энэ авчи ихснэр бас актив байдаг шүү дээ. Ихснэр. Тий. Яриа байна гэл тий. Яа гайхаад би бас нэг тийм яг юу асуух гэдэг юм бол явах болгонд нэг хэдэн хүмүүс байж янз янзын өсмөстэй тий. Дурсамжтай цэцэрлэг. Энд харин гоё номоно өдрийг дуулуулах гэдэг энэ гоё сандал бэлтүүлсэн. Цаа чи гитартаа авчирч юу харагдах хэвээр. Тэгээ байхгүй бол яг манай уянгаа сууж байгаа л болно үз. Энэ юм өдөр энэ эсхийг харъя. Харъя орхихоос юу араа нөөс за одоо артистууд маань ерөнхийдөө ирээд хөгжмөө стаплал өнөөдрийн ивент чи түрүү хэлээд байгаа шүү дээ. Хэнийг ч цуглуулахгүй зүгээр өөрөө өөрсөндөө зориулаад гоё дуулж байгаа яг тийм ивент шоу манайхаа олон хүмүүс цуглуулахгүйгээр одоо харин гэр яг за ингээд манай Open Mic Mongolia-гийн тайзан дээр та бүхэн дуул хүсэлтэй бол бас дуулж болно. Open Mic буюу нээлттэй микрофон байгаа. Тэгээд энэ сайхан одоо зуны өдрийн мэндийг хүргье. 7 хоногийн дараа яг өмнө Солонгос улсын Daegu, Seoul хотуудад Summer Jam тоглолт хийх гэж байгаа. За тэр нь бол одоо дуучин Маралжингоо, дуучин Magnet Brain, Namone, рэпер 290 болон миний бие ингээд ийм бүрэлдэхүүнтэй аялал тоглолт очиж байгаа Солонгос найз нөхдөд бол бас манайхаа хэлээрэй те. За манай Содо ирсэн байна. Содо манай одоо араас одоо миний араас гарч ирээд бас яг гоё дуулна гэсэн. Энэ бол зүгээр л pop up ивент хаанч зарлаагүй зүгээр л те. Гинт гарч ирсэн ивент. За манай Содо яаж ийна? Хуруугаа халааж ийна ямар байна? Гоцхоо. Манай арай болоог байна уу? Камерууд маань одоо болол те. Содогоос бичээд авчмаар байна. Тэнгисийн ирэг дээр 24/7-г үзсэн хүмүүс байна энд. Тэнгисийн ирэг дээр 24/7. Дараагийн бүртгэл, дараагийн сезоны бүртгэл явагдаж байгаа. Тэндээс бүртгэл хүмүүс байна энэ гэж. Хаа нэгтээ эргэлөө явах уу? Enjoy хийж байгаа. Манай Содогоор бүгдээр эхлэн. Тэгээ араас нь манайхан ээлжилж дуулаа. Тэгээд дотор байгаа артистуудаа бас гарууд бол Содо бэлнэ тий. Аашаа. Дүүж ярьлаач. Жохон гөгшин дуу сонсдог шүү. Уучлаарай чиг шиг тий. It's taking away the moments that make up a dull day. Down to your head, head to your head. Every high, every bite, every eye was being compared. The moments waking up, you catch me in your eyes. To spend my pride and cry when you were gone. Тэгсэн ирэг дээр 24/7 шоу үзсэн бол те тэр шоун дээр хамгийн түрүүнд явдаг нэг дуу байдаг. Тэр дууны дуучин уран бүтээлч Magnet Brain маань хөрөлцөн ирсэн байна. Magnet-ийн тайзан дээр Урья тийм ээ. However long I stay, I will always love you. Stay, I will always love you. Whatever.
Вау, за манайха Magnet Brain болоо. Одоо сонсъё манайха сонсъё. Одоо дэжтэй нөө. Окей. За Open Mic Mongolia, Open Mic Mongolia-г манайхан дагаарай. Тэгээд за манайхан дуучин оролцсонгоо. Сайн байцгаана уу? За. Тэди дугаа. За. Өстө сонирхолтой. Би энийг өмнө нь нөгөө Facebook-ээр бичлэгийг үзчихсэн болохоос ерөөсөө дуулж байгаагүй юм байна. За ингээд энд байгаа бүх хүмүүстээ зориулаад Amy Winehouse-ийн Back to Black-ийг нэлээд уйдгартай cover дуулж үзүүлье. За. In trouble and dry, my arms are sad, and I go back to black. Тэр маралжангын дуу сонсон гоё шээ. Хүнтэй болцсон. Манай дэгээ хчлэхлээр энэ талбайг бид нар хотын баг бүх талбайнуудыг хайгаад олж чадаагүй тэгсэн дэгээгч энэ талбайг гоё найзтайгаа яриад санал болгоод найзтайгаа яриад ингээд энэ талбайг гоё олчихсан. Баярлалаа дэгээгч. За тэгээд дэгээгчтэй баярлалаа. Одоо бүгдээ маралжангын дуу сонсцгоё. За энд ирсэн бүх сайхан бүсгүйчүүд октооддаа зориулъя. Охин. Зүрх сэтгэлгээгээ татсан хараа өнгөрөө тэрхэн зоо. Бата шиг яасан ч гоё ярьдیں۔ Батада бүгдээрээ баярлалаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээг бас хамтраад бид хоёр зохион байгуулж байгаа. Тэгээд Бата маань маш гоё хөтлөн зохион байгуулж явуулаа. Гоё артистуудыг бас өрлөө. Тэгээ бүгдээрээ Батадаа зориулаад бас алгаж шидгөө. Ирж үзэж байгаа хүмүүст нь болохоор бид нар ямар ч бидний таньдаг хүмүүс дууллаа. Тэгээд энэ өдрийг хамтдаа өнгөрөөсөн, энэгээр явж байгаад үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Багийнхандаа бас. За өнөөдрийн ивент маань энхүү өндөрлөө. Өнөөдөр орж байгаа ивент дээр ирж оролцсон маш олон танил залуучууд маань бас ирж оролцлоо. Бид нар бас энэ эргэн тойрныг нөгөө хүмүүсээс аль болох нуугдаж хэлээ хэтэрхий олон хүн цуглаад байдаг учраас тийм учраас яг өөрсөндөө гоё юм ганц өдрийг зориулъя гэдэг энэ ивентийг хийсэн. Тэгээд маш гоё болж өндөрлөө, хамтран ажилласан, хамтран зохион байгуулсан Батадаа бас баярлалаа. Манай хүн тэнд Бата баярлалаа. Тэ. Өнөөдөр энэ За баярлалаа их ахта. хамтран зохион байгуулсан ямар гоё Бата байна. За баярлалаа. Тэр энд ирсэн нөгөө нэг бүх одоо нөгөө тэ хүмүүс ингээд нэг амар гоё нэг зүгээр л ямар ч төлөвлөгөөгүй явж байгаа нэг гоё юм үзчихлээ. Тэ бид ч гэсэн гоё мэдэрч хэрвс тэ. Тэ яг үнэ. Тэгээд энэ өдөр өнөөдрийнхээ гоё ивентийг хамтдаа зохион байгуулж дууслаа. За баярлалаа. Баярлалаа. Бас дахин нэг юуны ард гарлаа тий. Анхны блог маань ингээд дуусч байгаа шүү. Дараагийн блогоор дараагийн 7 хоногт уулзцгаая.